За говийн бүсийн усан хангамжийн талаар л өгжлийн төлөвлөгөөнд бол нэг ийм л хоёр өгүүлбэр байгаа. Усны нөөцийг хуримтлуулж ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх хэрлэн тоонд төслийн бэлэн байдлыг хангах гэдэг. Бэлэн байдлыг хангах. Дараа нь бас усны нөөцийг хуримтлуулж ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх орхон онг экологийн төслийн онг цагаан бургастай усан сан ус дамжуулах хоолой барих төслийн бэлэн байдлыг хангах гэдэг. Хоёр заалт л байгаа юм л да энэ хоёр том төсөл дээр. Тэгээд санхүүжилт гээд ард нь ерөөсө хоёулан дээр нь 0 гээд ингээд төсөв хөрөнгө тавиагүй. Тэгээд их усүрээ нь усын төсөв гээд ингээд тавьсан байна. Тэгэхээр энэ хоёр бол чухал ач холбогдолтой төсөл гэдгийг бол бүгдээрээ мэдж байгаа. Өнгөрсөн 25 оны одоо яг өдийд штэ 5 сарын 6-нд цагаан бургастай төслийн одоо нээлтийг энэ төрийн ордонд хийсэн. За 25 оны 5 сарын 7-нд буюу нодлоо яг өдийд бас засгийн газрын тогтоолоор говийг усчлуулах судалгааны нэгжийг байгуулсан. Ингээ ажлууд бол ер нь эхэлсэн галтрэг хөдөлсөн гэж л ойлгоод байгаа. Тэгэхээр өнгөрсөн одоо яг бүтэн 1 жилийн хугацаанд одоо ямар ажлуудыг энэ төслийн нэгж маань хийчихвэ? Төслийн нэгж маань одоо ямар бүтэц бүрэлдэхүүнтэй төсөвтэй ингээд ажиллаж байгаа юм бэ? Энэ талаар одоо тодорхой мэдээлэл өгөөч. Хэрлэн тоон төслийн одоо тэзүүгийн оюутлогын компани хийж явах хэвээр тэр дууссан уу? Ямар шатанда дуусаагүй бол ямар шатанда явж байгаа юм бэ? Хизээ энэ тэзүүн дуусах юм бэ? Гэсэн ийм асуултанд эхлээд хариулт авчи. Тэгээд өнгөрсөн 25 оны төсөвд 25 онд энэ жилийн төсөв батлахад бол цагаан бургастай төсөл дээр 44 тэрбум төгрөг нийт төсөв төртгөн. Тэгээ тухайн онд санхүүжих нь буюу энэ онд санхүүжих нь 9 тэрбум төгрөг тавьсан. Тэгээ энэ одоо санхүүжилтээр ямар ажлууд энэ жил хийгдэж байгаа юм бэ? Үр дүн юу байна гэсэн ийм асуулт байна. Тэгээ тодруулъя. За хэн хариулах вэ? За байгаль орчны яам нас эндрийн 4-р микрофон нэрээ хэлээд албан тушаалаа хэлээд хариулаарай. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам 4-ний эмчийн дараа Батбаяр гишүүний асуултанд хариулъя. Төслийн нэгж маань 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа. Цалингийн нэмэгдэл болон урсгал зардлыг бол 50 сая төгрөгөөр нэмэгдүүлж өгсөн байгаа. Энэ жил өмнөх жилийнхээс ажиллах орчин нөхцөлийг бол хангах чиглэлээр бас яамны зүгээс дэмжлэг хөтөлбөрөөр ажиллаж байна. Энэ жилийн хувьд тээзүү боловсруулах тендер маань зарлагдсан. Төрийн худалдаа авах ажиллагааны газар дээр одоо худалдаа авах ажиллагаа явагдаж байна. Энэ 5 дугаар сарда багтаагаад одоо сонгон шалгуулалтаа хийж нэ гэж бодож байгаа. Одоогийн явцын хувьд бол хэрлэн тоон төслийн тээзүүгийн зураг төсөл хийх ажил шаардлагатай 3 сая долларын санхүүжилтийн асуудлыг бол оюутлогын компаниас эхний ээлжийн шийдвэр зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр одоо Мон Хидро Констракшн хязгаарлагдал компанийг бол сонгон шалгаруулсан. Уг ажлын тайланг бол 1-р улиралдаа одоо нөөцийн зөвлөлөөр оруулж одоо тайлангийн тавих хэрэгтэй байгаа. Үүний дараа танд бол бас яг тодорхой мэдээлэл өгье. Одоогоор яг гүйцэтгэлээ компани маань өгөөг байгаа. Эх онд бол одоо 2027 онд хэрлэн тоон төслийн ажлын зураг төсөв хийгч байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажлын тайланг боловсруулах ажлыг хэрэгжүүлж батлагдсан зураг төсөлд үндэслэн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. Мөн төслийн санхүү хөрөнгө оруулалтын шийдвэрлэх болон барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг сонгон шалгаруулах шаардлагатай баримтчдгийн бүрлийг одоо бас хүлээж авахар төлөвлөсөн байна. За улсын төсвийн хөрөнгө оруулалт болон хувийн хвшлийн хөрөнгийг одоо бас оруулалтыг татахаар ажиллаж байна. Эдийн засгийн хөгжлийн хамтаа бас энэ талаар бас хамтран ажиллаж байгаа. За Наранбаатар гишүүн тодруулъя. Тэгээд энэ жил одоо COP17 энэ цөлжилтийг бууруулах чиглэлээр талуудын оролцоотой бага хурал Монгол улсад болох гэдэг байгаа. Тэр энийг л одоо үр дүнтэй энэ усныхаа төсөл цөлжилтийг бууруулах чиглэлээр тэр хөв цөөрөн байгуулах барих одоо эдгээр дээр одоо хөрөнгө төсөв татах дээр л одоо онцгой анхаарч ажилламаар байна. Тэгээд COP17-оос ер нь юу хүлээж байгаа? Усны ийм төслүүдтэй бас хөрөнгө төсөв татах юм боломж байгаа юу?
За эндрийн дөрөвдүгээр микрофон. Гишүүний асуултанд тодруулж хариулъя. Зөвлөлтөд тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын бэлтгэл ажлын хүрээнд Монгол улсаас 3 үндсэн санаачлагыг боловсруулан бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдрийн байдлаар усны санаачлага маань төслийн хэмжээнд бүрэн бэлэн болсон байгаа. Тэгээд холбогдох байгууллагуудаас саналаа аваа явж байгаа. Энэ нь бол өнгөрсөн 16 конвенцэд бол усны талаар нэг ч асуудал яригдж байгаагүй. Энийг өөрөө онцлогтой Монгол улс. Тэгэхээр энэ дээр бол олон улсын хэмжээнд анхаарлыг их татж байгаа. Тэгэхээр бид бол бас тодорхой хэмжээний мөнгөн санхүүжилт төсөл хөтөлбөрөөр дэмжүүлж чадна гэсэн итгэлтэй байгаа. Энэ дээр бас олон улсын байгууллага болон конвенцийн газрын нарийн бичгийн дарга нар маань бас өндөр ач холбогдол өгж байгаад бас бид бас хүлээлт өндөр байгаа. За Баатар Жавын мөнгө соёл гишүүн асуултсан.